Яг одоо Drink Entrepreneurs Улаанбаатар 2 хөтөлбөр Base Club-аас хурж байна. Тэгээд Drink Entrepreneurs нь 2013 онд хамгийн анхныхаа үйл ажиллагааг Kuala Lumpur хотод Малайзийн Kuala Lumpur хотод зохион байгуулж ирсэн бол жил хагасны хугацаанд дэлхийд даяар 40 гаруй хотуудад том хотуудад төгсөн нэр хүндтэй entrepreneur-ийн үйл ажиллагаа болоод байна. Тэгээд энийг ч гэсэн бид нар аль биесны эрхийг нь аваад Улаанбаатар хотод зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өшөө цаашаагаа үргэлжлэх болно. Ерөнхийдөө сардаа нэг удаа явагдах ивент байгаа. За баярлалаа. Үнэхээр сайхан байна. Намайг Батгчабар гэдэг Око гэдэг ерөнхийдөө хүмүүст үздэг тийм ээ. Тэгээд Techstars гэдэг олон улсын байгууллагын зүүн өмнөд Азийн хариуцсан ажлыг хийдэг. Тэгээд бас энэ үйл ажиллагааг Монголд оруулж ирсэн Startup Mongolia нэг үсэн байгуулагч нэг байна. Тэгээд ерөнхийдөө бид нар энэ үйл ажиллагааг яагаад оруулж ирсэн бэ гэхээр мандаа бас хэлсэн баг тийм ээ. Ерөнхийдөө одоо яадаг вэ гэхээр entrepreneur гэдэг энэ нэг шинэ хүн болгоны сонирхлыг татсан халуун сэдв болж эхлээд байна. Гарааны бизнес гэдэг юмны талаар одоо баг уустай яриад ярьж байна. Тэгээд яг бидний энэ өрөөнд ирсэн байгаа бидний эргэн тойронд байгаа энэ залуучууд маань өнөөдөр бүгдээрээ боломж олж хараад өөрөө ирээдүгөө үүсгэх боломжтой юм гэдгийг олж хараад тэрийг судлаад хөтлөөд явах гэсэн хүсэлтэй залуучууд байна. Тэгвэл олон үйл ажиллагаанууд маань ихэнх нь яадаг гэхээр сургалт байдаг, семинар байдаг, тэмцээн уралдаан байдаг. Нэг дутагтаа байсан юм шиг юм. Олон залуучууд дандаа асуудаг. Өнөөдөр ч гэсэн яг уулзсангууд хамгийн түрүү надад асууж байгаа нь мэдлэг байна, санаа байна. Нэг юм хэрэгтэй байна. Тэрний юу вэ? Хамтрагч гэж. Тэр яг тэр нэг орон зайгийг илбүүлэх гэсэн зорилготой үйл ажиллагаа. Ерөөсөө идэвхтэй юм байхгүй. Ирж танилцсан. Нэг орон зай та хэдэд зорилготойгоор хоорондоо танилцах зорилготойгоор болзоо шиг байна шүү дээ тийм үү? Чи ийшээ ирж байгаа чинь надтай танилцъя гэсэн хүсэлтэй байгаа. Би энд ирж байгаа чинь чамтай танилцъя гэсэн хүсэл байгаа. Тэр орон зайг л үүсгэх гэсэн. Энэ үйл ажиллагаа маань өөрөө Улаанбаатарынхаа янз янзын газруудаар аялаад болох бах, сардаа нэг удаа болох бах. Тэгээд хоёр удаа зохион байгуулж байгаа гэхэд залуучууд орчин олж байх шиг байна, ойлгож байх шиг байна, үн цэнийг харж байх шиг байна. Цуглараад хэлсэн байна. Тэгээд бас л адилхан энэ соёлыг Монголд хөгжүүлэх олон алхмууд байх ёстой алхмуудын нэг нь. Hi guys, we're here at Drink Entrepreneurs. Cheers to that. My name is Tanya. I work at the Stanford University Design School, the D School, and I'm here this week to work with some trainers and to do some workshops on design thinking, which I think intersects well with the startup community. It's a pleasure to be here. This crowd is super awesome. Really, clearly really sharp and interesting people. I've already seen a couple apps. I've heard a couple pitches. It's really exciting. It's a pleasure to be here. Super driven from what I've seen. Very excited to talk about what they're working on. It seems like there's a lot going on here. The ecosystem is pretty developed. I wasn't expecting that, but it's awesome. Yeah, what else? The ideas have been really innovative and exciting. It's cool to see that. It feels like a little bit of Silicon Valley here in Mongolia. It's really cool. Drink Entrepreneurs гэдэг энэ гарааны бизнесүүдийн захирал гарааны бизнес эрхлэж байгаа залуучуудыг уулзуулдаг ийм үйл ажиллагаа энэ Улаанбаатарт маань бий болж байгаад бол маш их баяртай байна. Тэгээ миний хувьд бол энд оролцож байгаа зорилго бол энэ гарааны бизнес эрхлэж байгаа залуучуудыгаа яаж дэмжих боломжтой вэ гэдгийг ойлгох тийм энэ талаар одоо санаа оноо авах зорилгоор оролцож байна. Энд их зугаатай юм болж байна. Энд бол зүгээр ингээд юу байдлаар олж чаддаг хүмүүс official биштэй албан ёсны биш зүгээр ямар нэг юм уугаад коктейл ч юм уу те эсвэл дринк ямар нэг дринк уугаад хүмүүс олж чаддаг. Чинь танаа багт хүү хэрэгтэй байдаг бол ерөнхийдөө хүмүүс тийм хүмүүсээ олж болох юм байна. Эсвэл партнер болох хүмүүстэйгээ танилцж болох юм байна те. Ерөнхийдөө хүмүүстэй ингэж яг адилхан зорилготой ч юм уу те эсвэл сонирхолтой юм хийж байгаа хүмүүстэй ингэж танилцахад юм боломж шинэ боломжийг олгож байгаа юм байна.
Намайг Хурлан гэдэг. Би BCP компани маркетингийн зөвлөх байгаа. Тэгээд өнөөдөр яг энэ Drink Entrepreneurs гэдэг ивентэд ирсэн шалтгаан нь болохоор би яг өөрийнхөө компани дизайнер хийж байгаа. Манайд бол маш одоо юу гэдэг чадвартай мэрэгжлийн гэрэл зурагчингууд байгаа. Гэхдээ бид нар яг одоо энэ дизайн гэдэг бол одоо бидний үеийн бидний залуучуудын үед бол хамгийн хэрэгтэй зүйл болоод байгаа гэж би бодоод байгаа. Тэгээд манай Монголд яг ингээд хараад байхад ерөнхийдөө дизайн, график дизайнерууд бол нэлээд бүтэн үнэлэгддэг юм шиг надад санагддаг. Сургуулиудын хувьд ч тэр тэгээд дээрэс нь хүмүүсийн өөрсдийнх нь хүлээж авч байгаа байдал ч гэсэндээ айгүй бүтэн үнэлэгддэг юм шиг санагдаж байгаа. Тэгээд бидний хувьд бол яг чадвартай, ястаа тэр дизайнеруудыг хайж байгаа. Тэгээд тийм учраас би өнөөдөр энд ирсэн байна.